Монгол улсын үндэсний урлагийн их театр үзүүлж байна. Адуучин залуус гээд бүжиг маань 1951 онд 5 хүний бүрэлдэхүүнтэй дэглэгдэж байсан гэдэг. Энэхүү бүжгийн санааг бүжигдэглэгч маань тухайн үеийн Сүхбаатарын талбай дээр цагаан морьтой хүн шогшиж явсан юм гэлээ. Тухайн үед одоо Сүхбаатарын талбай дээр бол эргэн тойрон цагаан хоолой байдаг байсан. Тэр үед нь сэр салхи гэдэг ардын сайхан дуу хичгэж байхад тэр морьтой явж байгаа хүн тэр аялгау хоёр маш их зохицолтой байсан гэж. Тэрнээс улбалаад манай бүжигдэглэгч маань ерөнхийдөө энэ монголчуудынхаа хатуучин залуу гэдэг нэг бүжиг дэглэе гэж бодоод 5 хүний бүрэлдэхүүнтэй дэглэж байгаад сүүлдээ 1978 онд 24 хүний бүрэлдэхүүнтэй олонний хэсэг болгож энэ бүжгээ дахин төөрөнд тавьсан юм байна. Адуучин бүжгийн тухайд ярих юм бол адуучин залуучуудын тэр эр бяр бахархал тэр сүрэг адуугаа хорой айлж тэр адуугаан бодол сургаж байгаа тэр ахуй байдлыг харуулсан. Монгол хүний тэр намд төрхийг эр хүний тэр сайхан намд төрхийг харуулсан. Тийм эрчт өвчтэй бүжиг байдаг. Хөвгүүд мань бүжиглээд охтуудыгаа урьдаг хэсэг байдаг. Тэр хэсэгт бол үзэгчид өөрөө ирэхгүй алгаад ташдаг. Тэр хэсэг бол энэ адуучин бүжгийн хамгийн гоё хэсгүүдийн нэг. Энэ бүжигт бол ирчүүд мань ирэмгий дайчнаас гадна Монгол эмэгтэй хүн ямар ирэмгий дайч моринд гарамгаа вэ гэдг нь харагддаг бүх шинжинаас шингэсэн байдаг. За адуучин залуус гэдэг бүжигэн дээр дунд нь нэг эрэгтэй солист гарч ирдэг. Тэр нь болохоор морийг бугуйлдаад тэр бугуйлцсан морио сургаж байгаа, булгуулж байгаа хэсэг гардаг. Тэрэн дээр булгиж байгаа явцад яг өөр ингээд ирэхгүй ингээд нэг тийм тэгээ ирэх хүн тийм ээ морин дээр ямар ирэмгий байгаа вэ гэдгийг л бүр дотроо ингэж гаргаж өгсөндөө энэ бүжиг бас нэг онцтой байдаг. Адуучин бүжгийн төгсгөл хэсэгт одоо морьтой олон дундаас төрүүлж гарч ирэх хэсгийг одоо төрөг хүнд элементээр үзүүлдэг. Энэ хэсгийг үзүүлэхэд бол одоо ингээд яг л наадам төрүүлж орж ирж байгаа морь шиг сайхан сэтгэл төрдөг. Энэ бүжгийг та бүхэн үзэх юм бол нэг Монгол ахуйд очсон мэд сайхан хээр тал дээр морь унтсан. Биентэйгээ сайхан тоглож нэргсэн, уралдсан. Биентэйгээ харцсан, уралдаад тавьж байгаа. Тэр хэсгийг та бүхэн үзэж болно.